Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Монголын мэдээс угийн бэлтгэн үргэлдэг цагийн урд мэдээлэл хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Эхлээд хөтөлбөрийн тавч агуулгатай танилцсан уу? Зүүн баян ханги чиглэл төмөр зам барих асуудлыг засгийн газар өнөөдөр хэлэлцлээ. 5-7 төслийг өргөжлүүлэх ажлын хэсэг түншлэгчдийн уулзалт өнөөдөр боллоо. Төр нийгмийн нэр цэцгэлтэн Санжаа сүрэнгийн зоригийн амь насыг хүнээсэн байж болзошгүй 3 шүүгдэгчтэй шүүх хурал өнөөдөр үргэлжлэлээ. Согтууруулгандаа хэтрүүлэн хэрэгэлсэн иргэдийг эмнэлэгт биш цагдаагийн газар албатан эрүүлжүүлдэг боллоо. Европын холбооны улсууд аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авч эхэлсэн байна. Зөнгөрсөн даваа гарагт Туркид амиа алдсан Орос албаны улсын элчин сайдын ширлийг Москвад авчирлаа. Оросын албаны улс Иран, Туркийн гадаад хэргийн сайд нар Сирийн асуудлаар уулзлаа. Өнөөдөр төрийн урдны иргэний танхимд Монголын тусгаар тогтнол, батлан хамгаалах бодлого судалдаг эрхмөө цугларлаа. Их эзэн Чингис хааны дараагаас эхлээд монголчууд хэрхэн үндэстнээр аюулд орж байсан, түүнээс ямар арга замаар гарч байсан түүх болоод сургамжийг тэд хэлцлээ. Монголчууд үндэстнээр аюултай байдалд орж байсан хамгийн эмгэнэл түүхийг түүхийн ухааны доктор Үлзийбаатар 1634 онд Лэгдэн хаан нас барсан үеэс эхэлсэн хэмээн үзэж байна. Энэ үеэс эрх мэдлийн төлөөх монголчуудын дотоод тэмцэл хурцтаж, энэхүү тэмцлээ гадныхнаар шийдвүүлж чадна гэж итгэсэн байна. Урагч ноёд төшмөд манжуудад хандсан энэ нь тэдэнд маш таатай өгөөш болсноор бидний 200 гаруй жилийн манжийн дарлалд орсон хар түүх эхэлсэн. 1636 онд Монгол орны өмнөд хэсгийг манжид алдсан 55 жилийн дараа буюу 1691 онд төв хэсэг, за 1755-аас 58 онд баруун хэсгийг манж иргэшээлтэд оруулсан. Хэдийгээр ноёд төшмөд урвсан ч эх оронч тэмцэгчид хэдэн үеэрээ тэмцэж байж алдсан тусгаар тогтнолоо 1911 онд буцааж авсан түүхийг эрдэмтэд жишээ тайлбартай нь сургамжтай нь хэлэлцэж байна. Монголчууд бол асар их баялаг төвхтэй улс. Баялаг энэ уламжлал бол бидэнд асар их сургамж үлдээсэн. Бид дэлхийн энгээр түүхийг үтээчихсэн улс байж. Тийм учраас Монголын түүхийг ярихад Евразийн түүх тэр чигээр далайн орнуудын түүх яригддаг ийм асар баялаг төвхтэй. Тийм учраас бидний энэ үлдээсэн түүх, энэ үлдээсэн сургамж бол зөвхөн монголчуудын биш, нийт дэлхийн нийтийн анхаарлын төвд байдаг. Үндэсний аюултай байдлаас үндэсний аюулгүй байдал руу сэдвтэй энэхүү илтгэлийн дараа 20 дугаар зууны Монголын геополитикийн орчин, морины нүүдэл сэдвэр Монгол улсын ерөнхийлөгчийн амьдрах орчин ногоо хөгжлийн бодлогын зөвлөх судлаач Чулуун Бэлэг илтгэл тавьсан. 20 дугаар зууны монголчуудын тусгаар тогтнолын тэмцэж гисэн хоёр их хөрш гүрнээсээ цааш хальж харьцаж олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийн төлөөх тэмцэл байсан. Эрдэм шинжилгээний баг хуралд оролцсон улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга энх баяр баг хурлын ач холбогдлыг өндөрөөр үнэлж эрдэмтийн судлаачдын ажлыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Миний бие улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд төрийн батлан хамгаалах бодлого, түүний дотор төрийн цэргийн байгууллагууд болох зэвсэг хүчин, хэлийн цэг, онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны шинжилгээ ухааны үндслийг сайжруулах, зорилго бүхий аливаа сан салаачдыг байнга дэмжин ажиллахыг эрмэлзэж байдгаа дархим дэлхийг хүсэж байна. Монгол улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого сэдвт эрдэм шинжилгээний баг хурлыг Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар үндэсний батлан хамгаалахын их сургууль хамтран зохион байгууллаа. За үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн хандуулсны 105 жилийн ан хүрээнд эрдэмтэн судлаачид энэхүү тусгаар тогтнолын үнцнийг хэлэлцсэн юм. Энэ удаагийн эрдэм шинжилгээний баг хуралд судалгааны 3 үеийн төлөөлөл оролцож тусгаар тогтнолын ач холбогдолын талаарх өн эртний түүхийн уламжлал, орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг ярилцсан хэлэлцэж байгаа нь онцлог болно. Манай ард түмэнд өнгөрсөн зуунд тохиолсон хамгийн чухал үйл явдлын нэг бол эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсэн түүхт үйл явдал. Энэхүү түүхэн үйлрэгт Монгол газар нутагт үе хүч төрөн гарч иж байсан Монголын шилдэг эх оронч зоригтнуудын тэмцэл, монголчуудын улс үндэсээ гисэн алтан уургийн уламжлалт хэрсүү бодлого онцгой үүрэгтэй байсныг тамгын газрын дарга онцлон тэмдэглэсэн. Монголчууд одоогоос 105 жилийн тэртээ цагаагчин гахаа жилийн өвлийн дунд сарын шөнийн 9-ний өдөр төр улсын бүх бодлого, үйл ажиллагаагаа тусгаарлан сэргээсэн Азийн анхны улс болсон юм а. Улсын хурлын хууль зүйн байнгын хороо хэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Тухайн хуулийг шинжилэн найруулах саналыг засгийн газар улсын хурлд гаргаад байгаа юм а. Засгийн газрын боловсруулсан хуулийн төслөөр бол хэлийн шалган нэвтрүүлэх албыг гадаадын иргэн харьяалтын газрын мэдлээс гаргаж хил хамгаалах байгууллагын харьяалал шилжүүлэх саналыг улсын хурлд гаргасан. Засгийн газрын саналыг улсын хурл дэмжиж байгаа. Харин тухайн байгууллагуудын чигүүргийг хэрхэн тогтоох талаар улсын хурлын гишүүн нэмд орж тайлбар өглөө. Хил хамгаалах байгууллага бол тээврийн хэрэгсэл, зурчигчийн төслийг хийн. Бусад нөгөө элдв түүхэд бараа тавар гээл Ганбаатар гишүүнээс эхлээд олон гишүүд яриад байсан тэрийг болий гэдэг дээр санал нэгдээд
энэ саналыг оруулж ирж байгаа. За улсын хөлийн бүсийн хязгаарыг 100 км-ээс илүүгүй байхаар тогтоохоор яригдж байна. Тухайн зохицуултыг хийсэн нөхцөлд зарим сумдын нутаг дэвсгэр бүхэлдээ хөлийн бүсэд хамаарч орон нутгийн иргэдэд элдв хүндрэл бэрхшээл үүсэхгүй байх боломж бий эсэх талаар улсын хурлын гишүүн оюун дээр ажлын хэсгийнхнээс тодрууллаа. Тухайлбал гэхэд одоо манай Сэлэнг аймагт гэхэд зөвхөн хилээсээ уйлаг хүртэл нэг 28 км, хөдрийн араас нэг 25 км, Монстойгоос гэхэд 15 км, тэр үеийн хил бүхэл бүтэн Ерөө сум тэр чигээрээ, Хөдөр сум тэр чигээрээ, Түшиг сум тэр чигээрээ, Алтан болог сум тэр чигээрээ ингээд орж байгаа. Тийм болохоор энэ нөгөө 100 км байж ерөөсөө хэрхэвч болохгүй гэдгийг нь бас хэлмээр байгаа. За харин хөлийн бомбтуудад аюулгүй байдлыг хангахаас гадна үйлчилгээ нь иргэдэд хүндрэл чирэгдэл үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэдэг байр сууриас улсын хурлын хууль зүйн байнгын хорооны зарим гишүүн хандлаа. Манай хил тал дээрээ ч гэсэн харьцангуй хөнгөвчлөгдсөн ч гэсэн би хоёр хил дээр очиод ажиллаад үзэж байхад бол их урт дугаарууд үүсгэсэн байдаг шүү. Тэгээд цаана нэг мундагл том дарга нар суугаад байдаг, ажиглагдаад байдаг. Энийг нэлээд тэр хөнгөвчлөөрөө дэлхийн улс орнуудад одоо хил гайлаар орж гарч байгаа энэ одоо үйлчилгээн дээр үзүүлж байгаа хөнгөлөлттэй байдал, за ажлыг одоо шуурхайлсан байдал, техник технологийн дэвшлиг ашиглаж байгаа энэ нөхцөл байдал дээр бас өнөөдөр Монголын одоо төр маань бас анхаарлаа хандуулж, ер нь хуулиа баталсантай холбогдуулаад бас техник технологи хөрөнгийн шинжилгээг шийдэж өгөх нь бас өнөөдөр цагаан олсон асуудал мөн байхаа. Хөлийн бүсийн тухай ойлголт хууль дахь одоогийн тодорхойлтыг өөрчлөхгүй гэж улсын хурлын ажлын хэсгийнхэн тайлбарлаж байна. За улсын хурл хөлийн тухай хуулийн төслийн хэлцүүлгийг үргэлжлүүлэх. 5-7 нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллахаар шалгарсан хөрөнгө оруулагчдын хийх гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийж санал дүгнэлт боловсруулах үүргүүхий ажлын хэсэг өнөөдөр түншлэлтэд уулзлаа. Уулзалтад засгийн газрын ажлын хэсэг болон түншлийн гишүүн, Монгол улсын Energy Resource компани, бүгд найрамд Хятад улсын China Shanghai Energy компани, Япон улсын Sumitomo корпорац оролцсон байна. Энэ түншил нь 2010 онд зарлагдаж 2014 онд явагдсан сонгон шалгаруулалтанд шалгарсан боловч өнөөг хүртэл гэрээ хэлэлцээ эзэслэн байгуулагдаагүй байна. За уг сонгон шалгаруулалтанд Эрдэнэс 5 толгой компани эзэмшдэг 8 тусгай зөвшөөрлөөс зөвхөн зүүн баруун цанх дахь 4 тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нүүрсний нөөцийг ашиглахаар засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолоор шийдвэрлсэн. Эдгээр 4 тусгай зөвшөөрөлд хамаарах талбай дахь нүүрсний геологийн нөөц нь Эрдэнэс 5 толгой компани техник эдийн засгийн үндэслэлд 2.2 тэрбум тонн гэж тооцсон байдаг. Уулзалтын үеэр төслийг хэрэгжүүлэх компани 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагч эзэмших, 5 толгой гашуун сухай чиглэлийн төмөр замын төслийн компанид Монголын тал 51%, Shanghai Energy компани 49% тус эзэмших саналаа танилцуулжээ. За мөн хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний хугацааг жил байх. Тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд гэрээний хугацааг сунгаж болохоор түүнчлэн төслийн зорилттой зах зээлийг бүгд найрамдах Хятад ард улс төдийгүй 3 дахь орон байх санал тавьжээ. Төслийн хэрэгжилтэнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монголын дотоодын аж ахуйн нэгжийг сонгох, тэдгээр аж ахуйн нэгжтэй 5-аас доошгүй жилийн хугацаатай гэрээ байгуулах саналыг ажлын хэсгээс тавьсан байна. Хэлэлцээний явцад тодорхой болгох шаардлагатай тээврийн тариф, хамтын ажиллагааны төлбөр зэрэг бусад үндсэн нөхцөлийн талаар санал солилцлоо. За одоо өрхөд мөн уул уурхайд холбоотой байна. Эрдэс соёлын салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниудын ашиг хүртэх жинхэнэ эзэдийг ил тод болгох сэдвүүд хэлэлцүүлэг боллоо. Энэ олборлого үйлдвэрлэлийн ил тод байдлыг олон улсын санаачлагын хүрээнд уулуурхайн компаниудыг нээлттэй болгох ажлын нэг хэсэг юм байна. 2002 онд Их Британий ерөнхий сайд асан Тони Блэр олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг олон улсад уриалсан. Үүнээс хойш байгалийн баялаг ихтэй дэлхийн 51 орн ил тод уул уурхайтай болохоор нэгдэж одоогоор 31 улс шаардлага хангаад байгаа юм а. Зарим улс тухайн компани ашиг орлого төсөв санхүүгийн бүх мэдээллийг ил тод болгохоос гадна ашиг хүртэгч жинхэнэ эзэдийгч зарлаж эхлээд байна. Норвеги улс байна. Их Британи улс яасан гэхээр зөвхөн энэ уул уурхай газрын тосны салбар биш. Ерөөсөө Их Британд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг компани байх юм бол жинхэнэ эзэдийнхээ мэдээллийг заавал гаргана. Гаргахгүй бол та бүхэн уучлаарай одоо манай хуулийг зөрчиж байна тийм учраас бол эрүүгийн хэрэг үүснэ гэдэг ийм бүртгэл хийхэд бол 3.4 сая компани
мэдээллийг сая 6 сард бол олон нийтэд ил болгож байгаа жишээ нэг тийм. Яг Монгол улсын хувьд бол за энэ олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын гишүүний хувьд бол манайх бол 2020 он гэхэд бол зарлалсан байх шаардлагыг бол олон улсын хамтын нийгмийн өмнө тийм үүргийг хүлээж байгаа байна. За олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага манай улсад 2006 оноос хэрэгжиж эхэлсэн. Компаниудын төсөв санхүүгийн 9 удаагийн тайлан гарсан. Харин одоо уул уурхайн компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эзэдийг олон нийтэд зарлах төлөвлөгөөгөө 2017 оны 1 сарын 1-ний дотор олон улсын түншлэлд хүргэх үүрэг хүлээжээ. За ингээд 2-4 жилийн дотор эзэдийг зарлана гэж тооцоолж байна. Офшор гэж ярьдаг энэ Багама гэдэг одоо тэр Панама гэдэг маш олон мэдээлэл олон нийтэд ил болж байгаа. Түүний хүрээнд бол бас энэ шийдэл нь юу юм бэ энэ асуудал те энэ бол үнэхээр бол бас асуудал байна. Тэгэхээр энэний шийдэл нь юу вэ гэхээр улс орнууд бол яаж юм гэхээр компаниудын эзэдийн мэдээллийг одоо бүртгэдэг. Түүнийг тодорхой хэмжээгээр олон нийтэд ил болгодог. Ийм үйл явц бол ер нь олон улсад өрнөж байна. Анх 2006 онд 64 компани төлбөр тооцоогоо тайлагнаж байсан бол 2014 онд 990 компани тайлангаа өгчээ. Гэхдээ тайланд анализ хийх нягтлах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Мэргэжлийн хяналтаа бол миний мэдж байгаагаар маш их мэдээлэл авдаг. Ашигт мэтболын газар бол жишээлбэл уулын ажлын тайлан жил болгон авч байгаа. Техник эдийн засгийн үндэслэлийг жил болгон авч байгаа. Усны тайлан жил болгон авдаг. За тэгэл заавал хийгдэх ёстой геологийн мэдээлэл. За татварын байгууллагууд бол бүр олон мэдээлэл авч байна. Тэгэхээр энийг олон авч байгаа мэдээллийнхээ чанар дээр бид нар ерөнхийдөө ажиллаж байгаа юм. Энэ нэгэн тогтцсон мэдээлэл ихээр өөрчилж чадчихж байгаа юм. Жил болгон урсгалаа хийж гинэ үгүй юу? За бүх компани тусгай зөвшөөрөл, гэрээ, үйлдвэрлэл, борлуулалт, төсөв төлсөн татвар хураамж, орлогын хуваарлалт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хандив, байгаль хамгаалахад зориулсан зардал, төрийн эмчит компаниудын үйл ажиллагаа зэргийг иргэд мэдэх боломж өрдөх юм а. Бид өчигдөр цагийн урд мэдээллийн хөтөлбөртөө ачаалал дийлэхгүй байгаа эмнэлгүүд архитан согтуурсан иргэдийг хүлээн авч үйл ажиллагаагаа хэмээн явуулах боломжгүй байгааг онцсон. Тэгвэл засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа согтууруулгуундаа хэрэгэлсэн этгээдийг эмнэлэгт албадан эрүүлж ирж байгаа хүндхэн нөхцөл байдлыг өөрчлөхөр боллоо. Зүгээр ахтай тань усан. Арх согтууруулгуундаа хэтрүүлсэн өөрийгөө хянах чадваргүй болсон этгээдийг эмнэлгийн байгууллагад албадан эрүүлжүүлэх нь иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нийтлэг эрх ашигыг зөрчсөн. Энэ байдал 3 жил үргэлжилсэн. Тэгвэл иргэдийн эрх ашигыг хөндөхгүй тулд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяалал шилжүүлэх нь зөв гэж үзсэн байна. За согтууруулгуундаа хэтрүүлэн хэрэгэлсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж улсын хурлд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Нийслэлийн хэмжээнд ханаа том үегсч эмнэлгийн ачаалал хитрээд байгаа. Тиймээс ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Батлан хамгаалахын яамныхан цэргийн төв эмнэлэгтээ хүүхдийн түр дасаг нээн ажилуулахар боллоо. За 50 ор бүхий дасгийн байр орчин нөхцөлтэй эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүд танилцаж шаардлага хангасан гэж үзсэн юм байна. За дасгийг эх оны 1-р сарын 1-ээс өмнө нээж үйл ажиллагааг нь эхлүүлэх нэ. Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд гишүүдийн саналыг тусган засгийн газрын хуралдаанд танилцуулахыг хууль зүйн дотоод иргэн сайд, сангийн сайд нарт даалгаж Монгол банкны ерөнхийлөгчөд зөвлөсөн байна. Төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбарыг Монгол улсад нээх үйл ажиллагааныхын чиглэл хүлээх үүрэг хариуцлагыг тусгажээ. Улс орны нийгэм эдийн засагт ач холбогдол бүхий үр өгөөжтэй томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, барьцаалах, батлан дах зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулах юм байна. За өнөөдрийн хуралдаанаас анхаарал татсан нэг шийдвэр нь зүүн баян ханги чиглэл төмөр зам барих байлаа. За энэ чиглэл төмөр зам барьж байгуулах тухай улсын хурлын тогтоолын төслийг дэмжиж улсын хурлд өргөн мэдүүлэхээр болсон юм. Энэ төмөр замаар гол нь төмрийн өдөр тээвэрлэх хэдий ч бусад түүхийн эд бараа бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээгээр тээвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. 2018-аас 2025 онд жилд тээвэрлэх ачааны хэмжээг 10-аас 21 сая тонн, за 2026-аас 2046 онд 21 сая тонн гэж үзэх юм бол дээрх чиглэлийн төмөр замаар тээвэрлэх ачааны доод хэмжээ дунджаар 15 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа юм байна. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарлаа хандуулна. Одоогоос 100 гаруй жилийн өмнө бид богд хаан тулсаа байгуулж 5 яам байгуулсан нэг нь шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэх шаан байсан. Ингэснээр манай улсад орчин үеийн шүүхэн байгуул үүсч хөгжсөн гэж үздэг юм байна. Энэ жил шүүхэн байгуул байгуулагдсны 105, дээд шүүх байгуулагдсны 90 жилийн ой тохиож байна.
Манай улс төр ёсны 2220 гаруй жилийн түүхтэй их Монгол улсын үед ард иргэд нэг засаг хуулийг дагж мөрддөг байсан тухай түүхийн сурвалж өчгт тодорхой дурддсан байдаг. Гэхдээ орчин үеийн шүүхийн байгууллагын суурь нь Богд хаант улсын үед бий болсон гэдэг дээр олон түүхчид санал нэгддэг байна. Богдын засгийн газраас 5 яамыг байгуулсан байдаг. За энэ 5 яамны хүрээнд за альва хэргийг одоо шийтгэх бүгд шийтгэн захирагч гэдэг ийм яамыг байгуулад за энэ яамны хүрээнд бол үндсэндээ шүүн таслах бүх хэрэг маргааныг одоо өдөрдөн явуулах за шүүн таслах газруудыг байгуулах тэрийг удирдлагаар хангах ийм чиг үүргийг бол ногдуулсан байгаамаа. За тийм учраас одоо манай түүхчид бол энэ 1911 он бол одоо шүүх гэдэг байгууллага одоо бие даасан гэдэг шүүх гэдэг байгууллага орчин цагийнхаа утгаар одоо байгуулагдсан юм а гэж үзэж байгаа. 100 гаруй жилийн хугацаанд шүүхийн засаглал олон удаа өөрчлөгдөж байсан ч 1992 онд үндсэн хуулиа шинжилэн батлахдаа шүүхийн байгууллага нь хараа тус бие даасан байна гэдгийг тунхагласан. Энэ нь хууль эрх зүйн орчинд шүүхийг хүлээн зөвшөөрсөн том дэвшилт байжээ. Үүний дараа 2012 онд эхэлсэн шүүхийн шинтгэл нь шүүх засаглалд шин давалгаа болсон юм а гэдгийг хуульчид хэлж байлаа. Тэгэхээр Монгол улсын одоо шүүхийн түүх 100-аар хэмжигдэх юм уу 1000-аар хэмжигдэх юм уу гэдэг олон юм яригдж болно. Гэхдээ энэ түүх нь Монгол улсад бол одоо шүүхээ мэрэгшүүлж дагнуулсан явдал бол огт байгаагүй. Энэ шүүхийн шинтгэлийн хүрээнд бол Монгол улсын шүүх бол дагнаж мэрэгсэн явдал бол энэ шүүхийн шинтгэлийн гол үр дүн юм. Өөрөөр хэлбэл одоо нүдний эмч бол шүдний эмч хийж болохгүй гэдэг шиг шүүгч хүн бол нэг бол иргэний хэрэг маргааныг таслан шийдвэрлэл, нэг бол эрэггүй хэрэг маргааныг таслан шийдвэрлэл гэдэг шиг ийм дагнсан шүүхийн систем шилжсэн явдал бол шүүхийн шинтгэлийн одоо нэгдүгээр үр дүн юм. Тэ. Одоо энэ шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг энэ байгууллага одоо бол бие дааж ингэж байгуулагдсан. Энэ явдал бол одоо хамгийн гол чухал бололт гэж үзсэн. Өмнө нь бол одоо энэ шүүхийн ерөнхий зөвлөлийг бол одоо хууль зүйн яамны одоо сайдын мэдлэлч байдаг юм эсвэл улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч одоо гавсарч одоо толгойлогч байдаг юм эсвэл хууль зүйн сайд толгойлох маягаар ингэж байсан бол ингээд тусгай тийм статустай байдлаар ингээд байгуулагдсан явдал нь бол бас хамгийн гол тийм а гэж ингэж үзэж байгаа. Шүүх засаглал хэдийгээр хараат бас бие даасан байдалтай байна. Тэнд шударгаас үйлчж байна гэж үздэг. Манай улсын шүүх засаглалд олон улсын шинжээчид хөндлөнгийн судалгаа хийгээд иргэдтэй нээлттэй ил тод үйлчилдэг гэсэн үнэлгээ өгчээ. Одоогоос 18 жилийн өмнө бусдын гарт амьсаа алдсан Санжаа сүрэнгийн зоргийн амьнасыг хөнөөсөн байж болзошгүй хэрэгээр 3 хүнийг шүүгдэгчээр татаж шүүж байна. Олон жилийн турш энэ хэргийг улс төрийн захиалгад аллах гэж үзэжсэн бол ахуйн шинжтэй аллах хэмээх зүйл ангийн яллах дүгнэлтэд шүүхрэл цагдаа хорих 461 дугаар ангид үргэлжилж байна. Шүүгдэгчдэд тулгаж буй ялын зүйчлэлээс харахад зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг нь улс төрийн зорилгогүй ахуйн шинжтэй аллах гэж үзэж байгаа нь тодорхой юм а. Тухайн үед улсын хурлын гишүүнээр сонгогдсон дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан зориг агсныг 1998 оны 10 дугаар сарын 2-ны Баасан гаригийн орой амь насыг нь хөнөөсөн. Энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж шүүж байгаа Содном Дорж Амгаланбаатар Чимгээ нарын хувьд хэрэг гарах үед хэдэн настай байсан хаана юу хийж явсныг ар гэрийнх нь ийхүү тайлбарлаж байна. 20-тай байсан юм да. Одоо бол 43-тай. Юу хийжсэн бэ тухайн үед? Тухайн үед малчин хүн байсан шүү дээ. Зүгээр мал малтгэл хүн байсан. Жил гаруй хугацааны өмнө саатууллаа шүү дээ. Тэр үед яг юу хийжсэн бэ? Би жирэмсэн үлдсэн байсан. Тий. Би нөхрийгээ баригдаа явахад л юу ч мэдээгүйсэн. Тэгээ гадаа машин ирлэл гэсэн тэгээд машин чихэд аваа явчихсан байсан. 29 настай л байсан. Юу гэдэг хүн байсан? Хүүхдээ гэрт хардаг юм л байсан. Өмнө нь ямар ажил хийдэг байсан? Өмнө одоо хевсний үйлдвэрт ажиллаж байсан. Эрдэнэтэй. Тэгээд Дорноговд театрт бүжигч хийжсэн. Тэгээд яг тэр хэрэг гарах үеэр бол Дорногов аймагт хөгшин ихийг харсан. 80 эдтэй тийм ятах хүүхэдтэй. Нэгдүгээр ангид орсон нэг охиныгоо хүргэж өгдөг тийм л юутай байсан.
Дээрх хоёр иргэнийг хүн амны хэрэгээр цаазын ял сонсоод байсан шүүгдэгч Амгаланбаатарын мэдүүлгийн улмаас ийхүү зориг ахсны хэрэгт буруутхан өнөөдөр шүүж байгаа юм а. Тэгвэл Амгаланбаатар гэж хинбэ? Түүнийг олон жилийн ял сонсоод цагдаа хоригдож байх үед нь анхаарал халамж тавиагүй. Эргэж тойроогүй гэх үндслээр хамаатан садан найз нөхдөө энэ хэрэгт гүтгэн татан оруулаа гэж үзэх хүмүүс ч байна. Ер нь хүүхд тохтой ер нь өөрөө болж өгтдгөө нөхөр байсан л та. Сургууль соёж төгсөөгүй. Дээрээс нь Амгаланбаатар ч өөрөө 98 онд юу Улаанбаатар явах тэнд л байж исэн хүн шүү дээ. Аав нь сэжээрийн жолооч тэнд туслаад явж исэн. Тиймэрхүү залуу байгаа. Тэгээ би энэ Улаанбаатар ороод ингээд явсан гэдэгт бол итгэхгүй байгаа. Амгаланбаатар ч өргөж авсан биш, яг төрүүлсэн цусан төрлийн ах トゥ гэж байдгүй юм биш үү. Тэгээ энэтэй холбоотойгоор бас манай ахыг ингэж татаж хэлмэгдүүлээд байгаа юм болов гэж бидэд бодоод хардах төрөөд байна. Хэрвээ энэ хэргийг улс төрийн зорилготой гэж үзсэн бол эрүүгийн хуулийн 81-р зүйлийн 1 буюу улс төрийн үйл ажиллагаанд цаад учруулж Монгол улсын засаг төрийг бүснүүлэн доройтуулах зорилгоор улс төр олон нийтийн үйл ажиллагаатай холбогдуулан төр нийгмийн зүтгэлтний бие махбодод хүнд гэмтэл учруулсан бол 10-аас дээш 15 жил хүртэлх хугацаагаар хорих ялж шийдэгнэ хэмээн зөвлөлт байсан. За иргэд энэ хэргийн шүүх процессыг анхааралтай ажиглан хүлээж байна. Ахын гал төмрийн улмаас олон иргэд эд хөрөнгөөр хохирохоос гадна амиа алдах тохиолдолч цагдаагийн ерөнхий газарт олон бүртгэгдэжээ. Өнгөрсөн шөнө сонгон хайрхан дүүргийн 4 иргэн гэртээ угаартаж нас барсан байна. За хэргийн газар цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. За ахын гал төмөртэй холбоотой дуудлага тасрахгүй ирж байгааг онцгой байдлын алба хаагчид сануулж байна. Энэ он гарснаас хойш нийслэлийн онцгой байдлын ерхий газарт ахын гал төмөртэй холбоотой 2520 орчим дуудлага ирсэн. Гал төмрийн улмаас 18 иргэн амь насаа алджээ. Онцгой байдлын албаагч дуудлага аваад гал гарсан газарт хүртлээ хамгийн багадаа 10 орчим минут болдог. Энэ хугацаанд Монгол гэр бүрэн шатаж дуустдаг байна. Хамгийн сүүлд ихэд хан уул дүүргийн 12 дугаар хороонд 1-5 настай нэг айлын 3 хүүхэд гэртээгээ шатсан хэрэг гарсан. Сүүлийн өдрүүдэд гал төмрийн дуудлага нийслэлийн нутаг дэвсгэртээр өсөж байна. Үүнтэй холбоотойгоор иргэд маань гэр орон барилга байгууламж орон сууцны галаа аюулгүй байдлыг хангах шаардлагатай. За дээр нь цахилгаан тоног төхөөрөмж, за эвдрэл гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл, цахилгаан ашиглалт төгсрөлтийн дүрмийн дагуу цахилгааны аюулгүй байдлыг хангаж ажиллахыг нийслэлийн онцгой байдлын газраас нийт хэрэгтээ анхааруулж байна. Хүүхдүүдийг гэртээ үлдээхдээ гаднаас нь цоожлоод орхисон байжээ. Тиймээс гарч чадалгүй нас барсан байсан гэдгийг галын байцаагчид ярьж байлаа. Ийм тохиолдол урд өмнө ч олон удаа бүртгэгдэж байсан. Өнгөрсөн шөнөлөхэд 4 хүн гэртээ угаартаж нас барсан байна. Сонгон хайрхан дүүргийн нутаг дэвсгэртэл гэрт ингээ амнасаа алдсан хүмүүс байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгуулалт ирсэн. Энэ мэдээллийн дагуу бол цагдаагийн байгууллагч ширгийн газар үзэж шалгалт хийсэн. Ингээд шалгалтын ажиллагаа хийхэд бол урьдчилсан байдлаар бол тухайн улсууд бол угаартж амнасаа алдсан байна гэсэн юм дүгнэлт гарсан. Энэ дээр наривчлсан шинжилгээнүүд хийгдээд ингээ явагдаж байна. Иргэд энэ галын аюулгүй байдлыг сахиж байхгүй бол болохгүй байна. Амнаас идэрэнгөөр орхих юм асуудал байна. Гал төмрийн ихийнх нь иргэдийн болгоомжгүй байдлаас үүдэн гарсан байдаг. Баяр ёслол амралтын өдрүүдэд ийм төрлийн дуудлага улам ихсдэг байна. Тиймээс иргэдийг анхаарал болгоомжтой байхыг нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна. Бидний уушиг амьсгалын замын эрхтнүүд утаа агаарын бохирдолд хамгийн эхлээд гэмтэж өвчлөлдөг. Мөн бусад эрхтнийг ч өвчлүүлэх эрсдэл үүсгэдэг байна. Учир нь уушгаар дамжиж бусад эрхтнүүдэд хүчил төрөгч хүрдэг учраас агаарыг бохирдуулагч элементүүд бусад эрхтэнд шууд сөргөөр нөлөөлөхгүйч хүчил төрөгчийн дутмагшилд орч өвчлөх үндэс болдгийг эмч мэрэгчлэтнүүд тайлбарлаж байна. Тиймээс энэ эрсдлээс өөрийгөө хамгаалах хамгийн энгийн бөгөөд хямд тусар арга бол агаар шүүгчтэй амны хаалт хэрэглэж занших явдал юм а гэдгийг мэрэгчлэтнүүд зөвлөж байна. Улаанбаатарт амьдардаг л бол амны хаалт хэрэглэж занших хэрэгтэй гэмч мэрэгжилтнүүд зөвлөж байгаа юм. Учир нь агаарын чанарын индекс буюу PM үзүүлэлт 251-ээс 400 хүрвэл нийт хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлдэг байна. За гэтэл өнөөдөр Улаанбаатарт, Толгойд, Баян хошуу, Зурагт, Чингэлтэй орчимд PM үзүүлэлт ийм бохирдолтой хэмжээнээс хэтэрсэн байгаа юм. Нийслэл Улаанбаатар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын 2 дугаар чагсжээ.
Манай урд хөрш бүгд найрамдах Хятад ард улс ч мөн адил агаарын бохирдол ихтэй улсуудын тоонд ордог. Хятадын хойд нутгийн Хэбэй мужидл гэхэд өнгөрсөн өдрүүдэд агаарын бохирдол ихэлсэн учраас аюулын улбар шар тохиолдлыг асаагаад байсан. За энэ нь агаарын чанарын онцон ноцтой гамшигын түвшинд хүрэхэд асаадаг улаан тохионы өмнөх сэрэмжлүүлэг юм. За гэтэл энэ үзүүлэлт нь Улаанбаатарынхаас бага хэмжээтэй байгааг дээрх үзүүлэлт харуулж байгаа юм. За ийм их агаарын бохирдолтой үед энгийн даавн эсвэл нэг удаагийн маск ямар ч хамгаалалт болж чадахгүй гэдгийг мэрэгжилтнүүд хэлж байна. Тиймээс заавал зориултын шүүлтүртэй маск сонгохыг зөвлөж байгаа юм а. Ер нь цаанаас өнгөө таруулах зүгээр шүү дээ. Аль айланда хэрэгтэй те. Тагийн юугаар л нэг хамгаалаад тагч явах. Яг л хүмүүс л маск заасах зөөх хэрэгтэй байх гэж бодчих шүү дээ. Маск зүүж юу? Маск ер нь зүүж байгаагүй. Маск зөөхгүй хаяал нэг гарах юм да хүмүүс. Тэгээ нэг их юу байхгүй юм. Аргаа ороод одоо хөтөөч гардгийн билүүгээл өвгөнтэйгээ хоёлоо ярил одоо хаашаач гарна гэл гэр орон гэл зөөх юм ба их биш дээ энэ ч жаа одоо тэгээд агаарын бохирдлын 60 орчим хувь нь гэр хорооллын утаанаас үүдэж байна. Өвлийн улиралд ялангуяа 12-1-2 дугаар саруудад илүү нэмэгддэг судалгаа гарчээ. Улаанбаатарт өдөртөө 200 гаруй мянган айл өрх галалдаг тооцоо байна. За энэ их утаа агаарын бохирдол хэвлийдэ боожж уурагт шууд нөлөөлдөг. За харин насан туршидчдэд бол жихийн шижин астмаар өвчлөх эрсдэл үүсгдэг байна. Манайх Дэнжимэнгд яадаг. Тэгээд өглөө хүүхдэд цэцэрлэгт өгөө явхад бол утаа бол айгүй их орой тэгэл 5 өнгөрөг л бас тархаа. Хүүхдээ аваад явж хат бас айгүй их утаатай. Өмнө нь би бас өсөлтгүйгээр юу ясаахгүй зуул босчихсэн. Ер нь бол тэгэл хоолоо айгүй их өвддөг гэсэн. За хамгийн энгийн бас хямд төсөр аргаар өөрийгөө болоод гэр бүлийнхнийг агаарын бохирдлоос хамгаалахыг эмч нар инхүү зөвлөж байгаа юм. Тэгвэл Улаанбаатарт өнөөдөр угааж цэвэрлээд хэрэглэх боломжтой 80, 90, 95, 99% шүүлттэй төрөл бүрийн амны хаалтууд худалдаалагдаж байна. За амны хаалтны үн 1500-аас 120 мянган төгрөгийн хооронд хэлбэлцэж байгаа юм а. Орхон аймгийн бүсэн онцлогоо эмчилгээний төвийн хүүхдийн тасаг 4 дахин ачаалтаа ажиллаж байна. За иргэд өрхийн эрүүл мэндийн төвд хандхаас илүүтэй хүүхдийн тасагт шууд ирж байгаа нь ачаалттай байх гол шалтгаан болж байгааг аймгийн эрүүл мэндийн газраас үзэж байна. Орхон аймгийн хэмжээнд амбулаторийн үйлчлэгийн 5.1%-ийг томоогийн өвчлөл эзэлж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан томоогийн үеийн арга хэмжээний зааварчилгаанд 4%-аас дээш давсан тохиолдолд өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж тухайн бүс нутагт байгаа эрсдэлт бүлгийн хүмүүсийг хяналтанд авах, вирусын эсрэг эм бэлтгэлээр хангах зэрэг арга хэмжээг авч ажиллах ёстой байдаг. Энэ дагуу өнөөдрөөс эхлэн дээрх арга хэмжээг авч эхэллээ. Бүсийн онцлогоо эмчилгээний төвийн хүүхдийн тасаг 35 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар 120 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгийн нөөц боломжийг ашиглаж одоо совилогчдын тоог бол нэмээ тий одоо сүүлчийн тоог нэмэхээр бас харьцангуй гайгүй болох. Өнөөдөр 12 цагт тариа хийгээд эхэлсэн бол бүх одоо өвчтөнгүүд хүүхдүүдэд тариад явж ихт 2 цаг 30 минутанд дуусч ирж байна шүү дээ. Тэгэхээр нэг совилогчдэр бол ямар их ачаал байгаа нь харагдчих. Тэгэхээр совилогчдын тоог нэгдүгээрт нэм, хоёрдугаарт нь энэ одоо шалан дээр юу өвчтөн аавн хүүхд аавн гэдэг асуудлыг бол байлгаж болохгүй. Эмнэлгийн бол одоо нөөц боломжийг ашиглах юм бол одоо бас хураагдсан тийм орнууд бол байгаа юм. Бүх орнуудыг гаргаж тавь, дэлгэж тавь гэдэг байдлаар ингээ үүрэг даалгавар өгч байна. Сүүлийн 2 сарын хугацаанд хүүхдийн тасгаар 4300 гаруй хүүхэд үзүүлж зөвлөгөө авсан байна. Сүүлийн 7 хоногт гэхэд хүүхдийн эмнэлэгт 590 гаруй хүүхэд ажлын бус цагаар үзүүлжээ. Хүүхдийн эмнэлэг нь нэн шаардлагатай хүндэрсэн хүүхдүүдийг үзэх, хэвтэн эмчилдэг газар гэтэл үзлэг зөвлөгөө авах гэж ирэх нь нэг талаар ачааллыг нэмэгдүүлж байгааг хэллээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүд бас илүү цагаар ажиллах, хагасаа бүтэн сайнд ажиллах, цалин оронтой багш тоног төхөөрөмж эмнэлгийн хэрэгслийн асуудал энэ төр бас асуудлууд тавьж байгаа. За тэгээд эрүүл мэндийн байгууллагууд өөрснөө бол бодлогын хувьд бол 17 он жишээлбэл бас болно шүү дээ. 17 он томуу гарна. Тэгэхээр 17 оныхоо томоонд одоо л бэлдэх хэрэгтэй юм бэл. Орхон аймгийн хэмжээнд өрхийн 9 эмнэлэгт 45 эмч ажиллаж байгаагийн бараг тал хувь нь буюу 20-од эмч нь сургууль төгссөн шин залуу эмч нар байна. Орхон аймгийн хувьд энэ байгуулд Орнод аймгийн хэмжээнд мөн ханиад муу өсөх хандлагатай байна. Ихэвчлэн тэгээс 5 насны хүүхдүүд өвдөж байгаа учраас энэ ханиаднаас урьдчилан сэргийлэх 800 тонн вакциныг хүүхдэд хийж эхэлжээ.
Дорн аймгийн хэмжээнд томоогийн дэгдэлт өндөр байна. Амлалтаар болон бүсийн онцлогоо эмчилгээний төв өрхийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэжээ. За ажлын өдрүүдэд 39-с 61 хүүхэд, амралтын өдрүүдэд 89-с 122 хүүхэд үзүүлж байгаагийн дийлэнх хувийг тэгээс 4 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Манай аймаг бол одоо бусад аймагуудаас бодвол ер нь энэ жил бол одоо Зүү аймагаас бол одоо вирусын идэвхжил арай илүү өндөр яваад байгаа. Иж томоо одоо риновирус, аденовирус гээд олон төрлийн вирус одоо энэ вирусын илэрчээд байгаа. Тийм болохоор манай аймагт ер нь томоо төс төвчин гэдэг бол одоо тодорхой хэмжээгээр дэгдэлт маягаар явагдаж байгаа. Томо төс төвчнөөс урьдчилсан сэргийлэх дархлаажуулалтын вакциныг 6 сартаагаас эхлэн эрүүл мэндийн газар өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хийж эхэлсэн байна. За тус вакцин Дорн аймагт эхний удаа 100 тонн хүн ирж дууссан. За нэмж 800 тонн вакциныг хийж эхлэхээр бэлдэж байгаа юм. 3 өрхийн эмнэлэгтэй. За тэгэхээр ерөнхийдөө энэ улсын хэмжээнд халдвар төвчин судлалын үндэсний төвөөр дамжуулаад улсаас хангаж байгаа вакцины хувьд бол 15 мянган төгрөгөөр хийгдсэн. Харин энэ удаагийнх маань болохоор хувийн компаниар дамжиж орж ирж байгаа учраас ч юм уу нэг хүүхдэд бол 3-аас 6 сартаас 3 настай хүүхдэд 17 мянган төгрөг. Тэгээ 28 хоногийн дараа ахаад 17 мянгаар чинь нэг тунгаа бүртэн авахаараа бол 34 мянган төгрөгөөр хийгдэж байгаа. Харин том хүнд бол буюу 3 наснаас дээш бүх хүн амд бол 20 мянган төгрөгөөр нэг удаа авах хийгдэж байна. Томоогийн дэгдэлт өндөр байгаа учраас өрхийн эрүүл мэндийн төвийн болон бүсийн онцлогоо эмчилгээний төвийн эмч нар хүүхдийн тасагт нэмэлт цагаар ажиллаж байна. За одоо хөрөх мэдээ ажилгүйдэлтэй холбоотой мэдээлэл байна. Манай улсын ажилгүйдлийн одоо төвшин өмнөх оноос 10 орчим хувь өсжээ. Ажилгүй иргэдийн дийлэнх нь дээд боловсролтой 18-аас 34 насны залуучууд байна. Он гарсаар зарим томоохон салбарт ажлын бүтээмж зогсон байдалд орсон. Цомогтгол эхэлсэн ажилгүйдлийн тоо өсөхөд гол нөлөөлжээ. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай улбаатай аж ахуйн нэгж байгууллагууд ажилчдынхаа тоог бууруулж байгаа мөн яам тамгын газрын бүтэц оронтоо одоо цомогтголд орсон зэрэг олон шалтгааны улмаас ажилгүй иргэдийн тоо өмнөх жилийг бодвол илүү их өссөөр байна. За ганцхан жилийн хугацаанд ганцхан дүүрэгтэл гэхэд шинээр ажилгүй болж одоо бүртгүүлж байгаа иргэдийн тоо 2000 орчмоор нэмэгдэж байна гэсэн судалгаа статистик мэдээллийн дүнж гарсан байна. Ажилгүй байгаа 32 мянган иргэнээс 17,800 манад ир бүртгэлтэй байна л да. Одоо би ингээ ажлын байранд ормоор байна, ажил зуучлуулмаар байна. Манад идэвхтэй бүртгэлтэй гэсэн үг. Эндээс болохоор бид буцаагаад энэ жилийн хугацаанд болоод ирэхээр нэг 2095 иргэнд ингээ ажил зуучилсан баг жишээд. Тэрнээсээ илүү даваад ерөнхийдөө бүтэц оронтой энэ улс орны байдалтай холбоотойгоор иргэд ажилгүй болох нь арай илүү давмгай болоод ирж байна. Улсын хэмжээнд ажилгүй иргэдийн тоо 118 мянгад хүрчээ. Тэдний 40 мянга буюу 34% нь дээд боловсролтой, 57% нь 15-аас 34 насны залуучууд байна. Ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн бас нэг шалтгаан нь хуваараа хөдөлмөр эрхлэгчдийн тоо эрс буурсантай холбоотой байна. Ажилгчдын одоо хөдөлмөр эрхлэлтийн байдлаар аваад үзэхэд бол өмнөх оны мөн үеэс хуваараа хөдөлмөр эрхлэгчд бол эрс буурсан хандлагатай гарч ирсэн. Энэ маань бол одоо өмнөх оны мөн үед одоо 232.6 мянга байсан бол энэ онд 72.2 мянга буюу 31%-аар буурч 160.4 хүрсэн байгаамаа. Өнгөрсөн 10 сарын хугацаанд ажилгүйчүүдийн тоо 43 мянгаар нэмэгджээ. 12 дугаар сарын сүүлийн үзүүлэлтээр энэ тоо өсөх хандлагатайг салбарынхан хэлж байна. Тухайлбал барилгын салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт тэр чигээрээ зогсон байдалд орсон нь энэ салбарт ажиллаж байсан олон мянган хүнийг сул зогсоход хүргэж байна. Ажилгүйдлийг бууруулах, мөн залуучуудын хөдөлмөрлөлтийг дэмжих чиглэлээр үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулаад явж байгаа. За энэ ажлын хэсэгт бол холбогдох одоо салбарын яамдууд бусад байгууллагуудын төлөөлөл оролцоод ингээд ажлын хэсэг ажиллаж байгаа. Нэг талаас яам тамгын газруудын халаас илгээ цэгцэрч, нөгөө талаас эдийн засгийн нөхцөл байдал жаахан сэргээд ирвэл ажилгүйчүүдийн тоо буурах боломж бүрдэн гэсэн хүлээлт иргэдийн дунд байна. Мөн эх онд хийхээр төлөвлөж байгаа гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, төгсөгчдийг ажил олгогчтой шууд холбох зэрэг бодлогын зохицуултыг хэрэгжүүлж эхэлвэл залуучууд болон дээд боловсролтой иргэдэд чиглэсэн ажлын шинэ орчин бүрдэнэ гэж салбарын яамнаас үзэж байна. Хөвсгөл аймгийн хагас сумын сургууль 41 жилийн дараа шин дотор байртай боллоо. Ингэснээр хязгаар нутгийн 150 хүүхэд тухтай орчинд амьдарч сурч хүмүүжих боломж бүрдэж байгаа юм а.
Хөвсгөл аймгийн хаах сумын сургуульд 500 гаруй хүүхэд суралцдаг. Тэдний 160 гаруй нь дотор байранд амьдардаг юм а. Гэтэл 1975 онд ашиглалтанд орсон байр нь ердөө 75 хүүхдийн багтаамжтай учраас 2 дахин хэтэрсэн ачааллаар хүүхдүүдэд хүлээж авдаг болсоор олон жилийг үтсэн юм а. Харин шинэ байр ашиглалтанд орсноор 150 хүүхэд ая тухтай орчинд амьдрах боломж бүрдэж байгаа юм а. 2011 оноос 120 саяын төгрөг батлагдсны 100 сая нь 27 шон суурилж баригдажсэн. Түүнээс хойш байрлал жилийн төсөвт суугч явсаар энэхүү 2016 оны 12 сард ашиглалтанд орж байна. 2011 онд суурийг нь тавьснаас хойш олон жил сунжирсан дотор байрны барилга нь орчин үеийн стандартад бүрэн нийцсэн. Энд хүүхдийн ариун цэврийн өрөө, угаалгын өрөө, хөгжлийн төвийг цогцоор нь шийдэж өгчээ. Орчин үеийн хүүхэд ямар л тоглох орчинд амьдрах ёстой тэр стандартыг хангасан орчин үеийн байрыг л барьж чадсантаа бахархаж байна. Нойлын өрөө байгаа, дүүшин байгаа, номын сан байгаа, мөн хүүхд хөгжлийн төв, өөртөө үйлчлэх өрөө гэдэл их л олон шаардлага стандарт хангасан өрөөнүүд байгаа да. Одоогийн 75 хүүхдийн байранд манайх 160 хүүхд амьдарч байна. Энэ 160 хүүхд маань одоо нэг орон дээр унтах боломж бүрдэж байна шүү. Хөвсгөл аймгийн 37 дугаар тойрогт дутуу үлдсэн олон жил сунжирч байгаа боловсролын байгууллагын барилга олон бий. Тухайлбал Баянзүрх сумын сургууль 6 жил, Улаанул сумын сургуулийн барилга 3 жил баригдаад дөнгөж 21%-тай байгаа. Чандман өндөр сумын сургуулийг мэрэгжлийн хяналтын байгууллага 6 жилийн өмнө ашиглахыг нь хоригдсан тухай бид өмнө нь мэдээлж байсан юм а. Тэгвэл эдгээр бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэх хөрөнгийг 2017 оны төсөвт суулгахаар болсон байна. 2017 онд одоо дуусаагүй барилгуудад одоо дуусах юм чиглэл барьж байгаа. Яагаад тэгэхээр хэрвээ энэ тодорхой нэг жилээр одоо хойшлох юм уу ингээд хөрөнгөний зарцаах юм бол үр ашиггүй болдог. За ахиж мөн нэмэлт зардлууд их гарахаар байна. Ийм учраас 2017 оны төсөвт одоо үлдэж байгаа бүх сургууль одоо цэцэрлэгүүдийнхаа дотор байрны санхүүжилтүүдийг бол бүрэн тусгасан байгаа. Энэ чиглэлээр одоо алаг эзэн суманд бол санхүүжилтөнд дуусаад ашиглалтанд орсон байж байгаа. За энэ хаах сумын дотор байранд тэгэхэд 2017 онд 234 сая төгрөгийн энэ санхүүжилтийг бол одоо өгсөн. Ийм учраас энэ бол ингээ ашиглалтанд одоо хугацаанаас өмнө ингээ ашиглалтанд орчиж байгаа. За мөн одоо Цагаануур сумын дотор байр, Улаанул сумын сургуулийн барилга, Баянзүрх сумын одоо сургуулийн барилгыг дуусгах эдгээр хөрөнгүүд бол эх оны төсөвт одоо бүрэн суусан. Ийм учраас одоо манай хязгаар нутгийн маань сургуулиуд дотор байртай сургуультай болох энэ боломжууд бол бүрдэж байна гэж үзэж байна. Монгол Улсын эдийн засаг хүндхэн байгаа ч нэгэнт эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжлүүлэхээр болсон юм. Үүнд нэлээд үеийн дарж байгаа нь царцаачгаад байсан боловсролын байгууллагын барилгын хөрөнгө оруулалт юм а. Өнөөдрийн хооронд өрнөсөн үйл явдлын мэдээлэл сураглаа. Арай мэнд үзэгчтэй өнөөдөр олон улсын анхаарлын төвдөөсөн мэдээлэлээс хүргье. Өнгөрсөн даваа гарагт Берлинд 12 хүний амьд хүрсэн эмгэнэлт хэрэг гарсан. Энэ хэргийн цор ганц сэжигтэн цагдаа нар нотлох баримтгүй улмаас тавьж явуулсан байна. Хэргийг үйлдсэн гэмтэтгээдүүд сул чөлөөтэй явж байгаа энэ үед хүн бүр сонор сэрэмжтэй байж аюулгүй байдлыг чангадахыг анхааруулад байна. Мөн үүнтэй холбоотойгоор Европын холбооны орнуудад аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээнүүдийг авч эхэлсэн тухай мэдээ ирж байна. Олон хүн цугласан газруудад түүний дотор Зул сарын баярын яармаг худалдааны үеэр террорист халдлага дахин гарч болзошгүй тул эрх баригчид ийм шийдвэрт хүрсэн байна. Тухайлбал Францад сүүлийн 1 жилийн туршид онц байдал зарласан хэвээр байгаа. Гэсэн ч Зул сарын баяр болох гэж байгааг далимдуулан террористууд халдлага үйлдэж болзошгүй гэж үзэж аюулгүй байдлыг чангатгах нэмэлт арга хэмжээнүүдийг авч байна. Францын Ницца хотын оршин суугчдын хувьд Берлинд болсон халдлага мөн өнгөрсөн 186 хүний амьд хүрсэн халдлагыг эргэн санацгааж байна. Ницца, Берлин зэрэг хотуудад гарсан шиг ийм халдлага хаанч ахаад гарч болзошгүй хэмээн болгоомжилж байна. Италийн Ром хотод аюулгүй байдлыг мөн чангатгаад байна. Тус хотын цагдаагийнхан террорист халдлагаас урьдчилан сэргийлэх 3 сарын тусгай сургалтанд хамрагдсан байна. Мөн Испаний Мадрид хотын төвдч цагдаа нар харуул хамгаалалтанд гарч байна. Плаза Майорт нэгдсэн Зул сарын баярын яармаг худалдааны аюулгүй байдлыг хангахад анхаарлаа хандуулан ажиллаж байна. Цагдаа нар автомашинуудыг сонгон зогсоож бичиг баримтуудыг шалгаж байгаа юм байна. Үүний зэрэгцээ Канадын Торонто хот дахь Зул сарын баярын яармаг худалдааны аюулгүй байдлыг чангатгсан байна.
Мөн өнгөрсөн даваа гарагт бусдад буудуулан амиа алдсан Турк дахь Оросын элчин сайд агсан Андрей Карловын шарлыг өнөөдөр өглөө Москвад авчирлаа. Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Туркийн дипломатчин хамт түүний шарлыг Внуковын нисэх онгоцны буудал дээр тусан авч гэр бүлийнхэнтэй нуулзан эмгэнэл илэрхийлсэн байна. Албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амиа алдсан Оросын дипломатч Андрей Карловын шарлыг хизээ нутаглуулах нь одоогоор тодорхойгүй байна. Түүний хөнөөсөө итгээд нь хэргийн газар цагдаа нарын гарт амиа алдсан бөгөөд түүний гэр бүлийнхнийг нь баривчилсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Баривчлагдсан этгээдүүдийн дунд өнгөрсөн 7 дугаар сард Туркид төрийн эргэлтийг завдсан хэрэгээр шоронд хоригдож байгаа суллагдсан нэг этгээд байгаа юм байна. Гэхдээ Оросын дипломатчийн амиа алдсан хэргийн цаана террористууд байгаа эсэх нь тодорхойгүй бөгөөд Орос Туркийн талаас хамтарсан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаамаа. Турк дахь Оросын элчин буудан хөнөөснөөс үүдэн Орос Туркийн харилцаа цаашид хэрхэх вэ гэдгийг олон улс анхааралтай ажиглаж байгаа энэ үед Орос, Турк, Ираны гадаад хэргийн сайд нар уулзаж Сирийн хямралыг зохицуулахад туслах үүргээ хэрхэн гүйцэтгэх талаар хэлэлцсэн байна. Энэ уулзалтаар талууд Сирд үйл ажиллагаа явуулж байгаа Исламын улс, Жабхат аль-Нусра болон бусад алан хядагч бүлэглэлийн эсрэг нэгдсэн хүчээр тэмцэж Сирийн энхийн хэлэлцээрийг дахин эхлүүлэхэд зуучлахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Энэ амлалт нь Сирд сүүлд гал зогсоох хэлцээр байгуулснаас хойш нөхцөл байдлыг тогтворжуулахад хамгийн хэрэгтэй чухал алхам болохыг Ираны гадаад хэргийн сайд онцолж байна. Уулзалтанд оролцогч талууд терроризмтай тэмцэж хүчирхийлэл, дайн самууныг эцэслэж, иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд Сирд олон улсын тусламж нэн чухал гэдэг дээр санал нэгдсэн байна. Иймд холбоотой орнуудын Сир дэх ажиллагааг илүү уялдаа холбоотой болгож, улс төрийн шийдлийг эрэлхийлсэн, бие биенийхээ бие даасан байдал, нутаг дэвсгэрийн халдшгүй дархан байдлыг харилцан хүндэтгсэн байр сууриас хандах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн байр суурьтай байна. Хамгийн чухал нь Сирийн ард түмэнд илүү сайхан ирээдүйг бүтээхийн тулд бид хамтдаа хүчин чармаалт гаргах ёстой гэж үзэж байгаагаа энэ уулзалтын төгсгөлд талууд мэдэгдсэн. Тэдний уулзалтын дараа Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Джон Керри Орос Туркийн гадаад хэргийн сайд нартаа утсаар ярьж хэдий өөртөө хамаатай Сирийн асуудлыг хэлэлцсэн уулзалтанд урайгүйч тус улсад их тайван тогтоох бүхий л хүчин чармаалтад Америк цаашид оролцох болно гэдгээ мэдэгдлээ. Орос, Турк, Иран улсын сайд нарын Сирд тусламж үзүүлэх, террористуудаа тэмцэх тал дээр нэгдсэн байр суурьтай байгаа ч тэдний хооронд Сирийн асуудлаар зөрүүтэй байр суурь хэвээр байгаа гэдгийг ажиглагчид энэ зур сануулж байна. Тодорхойлбол Сирийн хямрал эхлэх үед Турк Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асадыг огцрохыг шаардаж байсан. Харин Орос, Иран хоёр Башар аль-Асадыг дэмждэг, мөн Туркийг террористуудыг дэмжихээ зогсоо гэж хүртэл шүүмжилж байсныг нь сануулж байгаа юм. Одоогийн байдлаар асуудлын гол цэг болсон Алеппо хотод гал зогсоох хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд засгийн газрын хүчнийхэн өнөөдөр гэхэд иргэдийг нүүлгэн шилжүүлж дуусна гэдгээ мэдэгдээд байгаамаа. Мексикт олон хүний амьд хүрсэн дэлбэрэлт болсон. Хятадд агаарын чанар маш муу буюу өтгөн утаа манантай байгаагаас үүдэн олон арван нислэг цуцлагдсан. Исламын улс бүлэглэлийнхэн Берлиний халдлагыг үйлдсэн гэдгээ мэдэгдсэн зэрэг өнөөдөр олон улсын анхаарлыг татсан мэдээллүүдийг багцлан хүргье. Хятадын хойд нутгаар агаарын чанарын нөхцөл байдал маш муу буюу өтгөн утаа манан татсан нь үзэгдэх орчин хязгаарлаж зам тээврийн үйл ажиллагаанд саад учруулад байна. Тухайлбал Бээжин, Тянжин, Сычуан зэрэг томоохон хотуудад болон Хибэй мужид утаанаас болж олон арван нислэг цуслагдсан байна. Бээжин хотын Наньюан нисэх онгоцны буудал гэхэд мигмар гарагт хөөрх буух байсан бүх нислэгийг цуцалж байгаагаа мэдэгдсэн. Мөн Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал өчигдөр 273 нислэгийг цуцалсан байна. Харин Сычуан хотод үзэгдэх орчин муугийн улмаас 75 нислэгийг цуцалж 44 нислэгийг хүлээлгсэн байна. Ус цагуурын хүрээлэнгээс өгч байгаа мэдээгээр бол агаарын нөхцөл байдал маргаашиг хүртэл маш муу хэвээр байх бөгөөд 1 куб метр агаар дах хот байцны хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их буюу аюулын зэрэгт хүрээд байгаа учраас агаарын чанарыг нэн тэргүүнд сайжруулах шаардлагатай гэдэг зөвлөмжийг өгөөд байна. Исламын улс бүлэглэлийнхэн Берлин хот дахь Зүл сарын баярын үсгэслэн худалдааны үеэр гарсан халдлагын хариуцлагыг хүлээхээ мэдэгдлээ. Тэд цугласан олныг дайрсан ачааны тэрэгний жолоочийг Исламын улсын цэрэг хэмээн нэрлэж, Америк нэгдсэн улс тэргүүтээ эвсэлд багтаж байгаа орнуудын иргэдийн эсрэг дахин халдлага үйлдэхийг уриалсан байна. Өнгөрсөн даваа гарагийн өдөр Германы нийслэл Берлин хотод Зүл сарын баярын үсгэслэн худалдаан дээр цугласан олныг ачааны машинаар дайрсны уршгаар 12 хүн амьсаалдаж 48 хүн бэртэж гинцсэн юм а. Германы дотоод хэргийн яам энэ эмгэнэлт хэргийг террорист ажиллагаа хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Одоогоор мөрдөгчид энэ хэргийг мөрдөн шалгаж байна.
Өчигдөр Мексикийн Тултепек хотод галын наадмын тесэрч дэлбэрдэх хэрэгсэл буюу салют худалдаалдаг зах дээр том хэмжээний дэлбэрэлт болж улмаар 31 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Одоогийн байдлаар дэлбэрэлт юунаас болсон шалтгаан нь тодорхойгүй. Мексикийн ерөнхийлөгч Энрике Пенья Нето ийм хэрэг гарсанд харамсаж байгаагаа илэрхийлэн энэ хэргийн бүх хохирогчдод төрөөс тусламж үзүүлнэ гэдгээ амлалаа. Бүгд найрамдах Солонгос улсын эрх баригч Синури намын гишүүд намаасаа гарна гэдгээ мэдгдлээ. Ингэснээр тус нам эрх баригчийн байр суурьаа алдаж цэрэг хүчний гол нам болох ардчилсан намынханд тэргүүлэгчийн эрх мэдэл шилжчихээр байна. Мөн энэ зуур Өмнөд Солонгосын дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд Нэгдсэн улсны байгууллагын одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун Синури намаас өрсөлдөх магадлал өндөр байгааг ажиглагчид тэмдэглэж байна. Өнөөдөр эрх баригч Синури намын парламентэд судалтай 31 гишүүн намаасаа ойрын хугацаанд гарна гэж мэдгдлээ. Тэдний ингэх болсон шалтгаан нь ерөнхийлөгч Пак Кин Хегийн импичменттэй огт холбоогүй бөгөөд нам дотроо шинжилэл хийж цэвэрлэхийг хүссэн учраас гэж тайлбарлаж байна. Хэрвээ намын удирдлагууд нь тэдний шинжилэл хийх шаардлагыг хүлээн авахгүй бол намаасаа гарч шинэ нам байгуулах тухай асуудалж хөндөгдөж байна. Синури нам нь одоогийн байдлаар парламентын 300 суудлын 128-д нь буюу олонхын суудалд суугаад байгаа юм. Хэрвээ тэднээс 30 гаруй нь намаасаа гарчих бол нам дотор том ан цав өсч хамгийн том улс төрийн хүчин байхаа болж 3 дахь хүчин болохоор байна. Тэдний энэ үйлдэл эсрэг хүчний гол нам болох парламентэд 121 судалтай ардчилсан намынханд эрх баригч нам болох сайхан завшаан болж байна. Одоогийн байдлаар эрх баригч хിവэр байгаа Синури намынхны дотоод зөрчил тус намаас нэр дэвшиж ерөнхийлөгч болсон Пак Кин Хетэй холбоотой дуйлан шууганаас үүдсэн юм а. Үндсэн хуулийн шүүх ерөнхийлөгч Пакт итгэл хүлээлгэхгүй гэж шийдсэн парламентын шийдвэрийг авч хилэлцэж байгаа бөгөөд хариу нь удахгүй гарна гэсэн хүлээлт байна. Уг нь 5 саясаар бол Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуул эх оны сүүлээр болох байсан ч ерөнхийлөгч Пак Кин Хетэй холбоотойгоор наашилж магадгүй байгаа. Иймд одооноос эхэлж дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг яриа улам бүр газар авч байна. Энэ дунд Нэгдсэн улсны байгууллагын одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Муны нэр байгаа юм. Тэрээр өчигдөр хэвлэл өгсөн ярилцлагада улс их орныхоо төлөө өөрийгөө бүрэн зориулахад бэлэн байна. Хэдий миний хийж чадах зүйл хязгаартайч өнгөрсөн хугацаанд олж авсан мэдлэг чадвар туршлага маань улс их орныг минь хөгжүүлж ард иргэдийн амьдралыг сайжруулахад туслаж чадах юм бол өөрийгөө улсынхаа төлөө бүрэн зориулна гэж хэлсэн нь түүнийг дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшгэн гэх яриаг улам баттай олгож байна. Бан Ки Мун эх оны 1-р сарын 1-нд үүрэгт ажлаа хүлээлгэн өгснөхийн дараагаар хэсэг хугацаанд амарч түүнийхээ дараа улс их орондоо иргэн ирж улс төрд үүсэт байгаа нөхцөл байдалтай танилцсан гэсэн байна. Түүнийг дотроо хагарч бутраад байгаа эрх баригч Синури намаас нэр дэвших болов уу гэж улс төр судлаачид үзэж байна. Өнөөдөр олон улсад анхаарал татсан мэдээлэл хүргэлээ. Бидэнд таамтайсан үзэгчдэд баярлалаа. Хөтлөөр спортын мэдээгээр үргэлжилж байна. Орой мэндэргийн үзэгчдээ Монголын мэдээ сууг манай улс их оронд болоод дэлхийд дахин улсын спортын томоохон хуралдаан тэмцээн үйл явдлаас бэлтгэсэн лав гарагийн спортын мэдээг үзүүлэхэд бэлэн боллоо. Монголын үндэсний олимпийн орооны түүхт 60 жилийн өн баярын хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Энэхүү түүхэн хуралд Монголын спортын салбарын бүхий шилдэгүүд хорон цугласан байна. Монголын үндэсний олимпийн орооны удирдлагууд, гишүүд, зочид төлөөлөгчид, үе үеийн олимпийн наадмын баг тамирчид, алдартнууд, спорт олимпизмын хүндэт зүтгэлтнүүд Монголын үндэсний олимпийн орон үүсгэн байгуулагдсны 60 жилийн өн баярын хуралд өнөөдөр оролцлоо. Монголын олимпийн 60 жилийн түүхийг бичлсэн Монголын үндэсний олимпийн хороо гэх энэ хайл өмнөө дэвшүүлсэн зорилго нэр төртөөгөр биелүүлж олимпийн шинэ оргилууд улам эрч хүчтэй тэмүүлэх хүслээр жигүүрлэн Монголын спортын салбарын түүхчийн үргийг нэр төртөөгөр гүйцэтгэсээр 60 жилийн түүхт ойтойгоо инх хугтан золгож байна. Одоо манай Аз ТV-д Японд 2020 оны зуны олимп болно. За энэ олимпиад бид бас баг тамирчтай бэлтгэл сайтай оролцуулахын төлөө өнөөдрөөс хичээлж ажиллаж эхэлж байна. За мөн одоо энэ он гараад 2-р сард би бас Япон улсад айлчилж хэдэн мужид олимпийнхаа баг тамирчдыг одоо бэлтгэл хийлгэх харилцсан одоо олимпийн хамтын бэлтгэлд гарах гээд олон асуудлыг шийдвэрлэхээр бид ажиллаж байгаа. Corporate Convention Center-т болсон энэ баярын хурлаар олон улсын олимпийн орооны ерөнхийлөгч Томас Бах, Азийн олимпийн зөвлөл болон үндэсний олимпийн хорооны холбооны ерөнхийлөгч Шейх Ахмад Фахад Аль Сабах нарын Монголын үндэсний олимпийн орооны 60 жилийн өн баяр дэвшүүлсэн мэдлэгийг дамжуул өргөсөн юм а. Мөн энэ үеэр олон улсын олимпийн орооны хүндэт гишүүн Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн олимпийн өвөө нэрээр Монгол төвний танилцуулсан Магун гад олон улсын олимпийн орооны хүндэт цомыг гардуул өгч Монголын үндэсний олимпийн орооны 60 жилийн өн халуун баярыг дэвшүүлсэн юм а. Ингээд олон улсын олимпийн орооны гишүүний үүргийг гүйцэтгэж яваа
энэ 40 жилийн хугацааны одоо миний үйл ажиллагааг олон улсын олимпийн хороо их өндөрөөр үнэлж одоо Хубертений одоо хүндэт цомыг надад өнөөдөр гардуулж байна. Энэ үнд бол би баяртай байна. Тэгэхээр 5 цаграгтай цагаан тогийн өмнө өргөсөн тангаргадаан үнэнч байж Монголд олимпийн үзэл санааг дэлгэрүүлэх үйлдэлд насан туршдаа хүчин зүтгэн гэдгийг өнөөдөр би андгаалж байгаамаа. Баярлалаа. Монгол Ардын Хувьсгалт намын төв хороо бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1956 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хамтарсан 43-37 тоотогтолоор Монголын үндэсний олимпийн хороог үүсгэн байгуулжээ. Монголын үндэсний олимпийн хороо нь олимпийн хөдөлгөөнийг өрнүүлэх, өсвөр залуу үеийг олимпийн үзэл санаагаар хүмүүжүүлэх, биеийн тамирын спортыг хөгжүүлэх зорилгоор олон улсын олимпийн хорооны гишүүнээр эсэх хүсэлтэй 1960 онд илэрхийлж Москва хотноо 1962 онд хуралдсан олон улсын олимпийн хорооны 60 дугаар чуулганаар Монголын үндэсний олимпийн хороог өөрийн бүрэн эрхт 69 гишүүнээр элсүүлэн авч байсан түүхтэй. Хүчтний үлгий болсон Архангай аймгийн бүхэлдэх дэвжээ үүсгэн байгуулагдсны 20 жилийн өнөрөмжит барилдаан энэ сарын 25-ны өдөр Монгол өхөө өргөнд болох гэж байна. Энэ талаарх мэдээллээс одоо үзэгч та бүхэнд хүргье. Одоогоос 20 жилийн төртөө буюу 1996 онд улсын арслан Мөнх Эрдэнэ тэргүүтээ Архангай аймгийн мөхчүүдийн санаачлагаар Бүх Эрдэнэ хэмээх бүхийн дэвжээг анх үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь ирээдүйд Монгол улсын хэмжээнд олон бүхийн дэвжээ үүсгэн мөрлөх үндэс суурь болсон байна. 2006 онд Архангай аймгийн залуус Бүх Эрдэнэ дэвжээг шинжилэн байгуулж бүхүүлэгт нэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь өнөөгийн авраг арслангууд манлайлсан олон хүчтэнтэй нэгдсэн зохион байгуулалттай тогтмол үйл ажиллагаатай хүн бүхний танилцуулсан бүхийн дэвжээ бол өргөжжээ. Арын сайхан хангаан нутгаас нийтдээ 125 улсын цолтой бүх төрөн гарсан бөгөөд тодруулбал 5 авраг, 14 арслан, 1 гард, 34 зан, 7 харцаг, 64 улсын начин цолтон энэ нутгаас төрөн гарчээ. Энэ үзүүлэлтээр Архангай аймаг улсдаа тэргүүлдэг бөгөөд улсын цолтой бүхийн тоогоор удаалдаг Булган аймгаас түүхэндээ 60 орчим бүх улсын цол хүртэж байжээ. Мөн Архангай аймаг төрийн наадмын 15 түрүү авсан амжилтаараа бусад аймгаа тэргүүлж байгаа төдийгүй Ардын Хувьсгалын 95 жилийн түүхэнд 5 удаа Архангай аймгийн бүхчүүд хоорондоо үзүүр түрүү булаацсан түүхэн амжилтын эзэн болсон байдаг. Тэр дундаа нэг сумын 2 бүх төрийн наадмын түрүү булаацсан ховор амжилт мөн л энэ нутгийн хүлээ. За бид энэ удаад бүхэлдэх дэвжээний 20 жилийн ойгоор 2 арга хэмжээ зохион байгуулж байгаа. Бүхэлдэх дэвжээний 20 жилийн арга хэмжээг өргөн тэмдэглэн мөн Архангай аймгаас одоо төрөн гарсан улсын цолтой бүхчүүдтэй хүндэтгэл үзүүлнэ. Өнөөдөр одоо 41 бүх бол одоо байгаа амт сэрүүн одоо энд барилдаад одоо зарим нь бол одоо нэлээд настай болсон те одоо ийм хүмүүс байдаг. Улсын цол авсан 41 бүхчүүд байдаг. Энэ 41 бүхтээ бол хүндэтгэл үзүүлнэ. 2016 онд одоо авраг гарслан 4 начин төрсэн Монгол бүхийн түүхэнд гараагүй бас тэм сайхан амжилтыг үзүүлсэн он жилүүд байлаа. Хүчтний үлгий болсон Архангай аймгийн бүхийн дэвжээ үүсгэн байгуулагдсны 20 жилийн Архангай аймгийн улсын цолтой бүхчүүдэд хүндэтгэл үзүүлэх энэхүү барилдаанд улсын авраг Эрхэнбаяр, Санжаадамб, Мөнхбат, улсын арслан Бүрэн төгс, Батсүр, Пүрэд ог нарын тэргүүтээ энэ цаг үеийн шилдэг хүчтнүүд цодглон барилдахаар бэлтгэл сургуультаа базааж байна. Өнөөдөр онцгой байдлын ерхий газрын аврагч спорт орооны заланд Улаанбаатар хотын спорт сонирхогч маструудын футзалын авраг шалгаруулах тэмцээн эхэллээ. Улаанбаатар хотын хөл бөмбөгийн холбооноос нийслэлийн спорт сонирхогч маструудын футзалын авраг шалгаруулах тэмцээнийг анх удаага зохион байгуулж байгаа юм. Монголын хөл бөмбөгийн түүхийг бичлсэн Ахмад тамирчид ногоон талбайн үе үеийн алдартнууд 35-аас 42, 43-аас 48, 49-өөс 54, 60-аас дээш гэсэн 4 насны ангилалд өрсөлдөж байна. Энэ тэмцээн 2017 оны 2 сард болох улсын авраг шалгаруулах Ахмадын тэмцээний одоо нэг ясны бэлтгэл болж байна гэж бодлоо. Нийслэл хот маань маш олон ахмадууд хөлбөмбөөр өрсөлддөг. Эдрийгээ бас нийслэлийнхээ авраг шалгаруулах тэмцээнийг шинээр эхлүүлж байгаадаа туулын таатай байна. Манай шинэ ярам клуб бол нэг наснд 44-аас 48 наснд яг одоогийн байдлаар Соёмбын бас багтаа тоглоод нэгдүгээр үеэр нэг харьцаатай дуусгаад. За энэ жилийн үед бол бид нар бас нэлээд олон тэмцээнд орсон. За яг манай клубын үед бол бид нар Улаанбаатар хотын авраг шалгаруулах талбайн тэмцээнээс бол хөрөл медаль авсан байгаа. За тэгээд улсын авраг шалгаруулах тэмцээн мөн 2 нэрмжит тэмцээнд бол оролцсон. Улаанбаатар хотын авраг шалгаруулах футзалын тэмцээнд оролцож байгаа нийт 23 багийн 200 гаруй ахмад тамирчин 5 өдрийн турш ур чадвараа сорон өрсөлдөж
Энэ сарын 25-ны өдөр нас насны ангиллын аваргууд тодорхой юм байна. Улаанбаатар хотын спорт сонирхогч маструудын футсалын аварга шалгуулах тэмцээний хүрээнд нийтдээ 53 тоглолт болно. Одоо үзэгч та бүхэндээ дэлхийд дахин болж байгаа спортын тэмцээн уралдааны мэдээлэлээс хүргэе. Үндэсний хоккей лигийн тэмцээний түүхт 100 дахь улирал эхлээд 3 сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Өнөөдөр лигийн хүрээнд болсон сонирхолтой тоглолтуудын мэдээлэлээс одоо үзэгч та бүхэн авч үзнэ. Америкийн нэгдсэн улсын Пенсильвани мужийн Питтсбург хотын Penguins баг өнөөдөр Consol Energy Center-т бүсийн хүчтэй өрсөлдөгч New York Rangers-ийг хүлээн авсан юм. Үндэсний хоккейн лигийн тэмцээний шинэ өдрөл эхлээд Дорнод үсгийн 16 багийг амжилтаараа түргүүлж байгаа шилдэг багууд өнөөдөр тоглолтын эхнээс хурд хүчтэй чадварлаг тоглолтыг үзүүлж байсан. Ингэхдээ лигийн өнгөрсөн улирлын аварга Penguins-ийн тоглолтууд нэгт чамбаа байж нийт 27 цохилт гүйцэтгэсний 7 нь халганд орсон юм. Penguins-ийн болоод хүчрэх Канадын шгшөөгийн ахлагч Sydney Patrick Crosby энэ өдрийн тоглолтын эхний голыг оруулсан. Тэрээр лигийн шинэ өдрөл эхснээс хойш 22 гол оруулсан амжилтаараа үндэсний хоккей лигийн бүх тоглогчийг түргүүлж байна. Харин New York Rangers-ийн залуус хаалганд нийтдээ 47 удаа зогсон ч 2 нь амжилттай болсноор тоглолтод 7-2-ийн харьцаатай осон шуудын алтар өндөрлсөн юм а. Стэнлийн цомын 4 удаа эзэн энэ цаг үеийн шилдэг баг Pittsburgh Penguins ингэснээр лигийн Дорнод үсгийн тэргүүн байрт дэвшиж байгаа бол New York Rangers энэ бүсийн дэд байрт улирлыг үргэлжлүүлэхэр боллоо. Стэнлийн цомын 11 удаагийн эзэн алдарт Detroit Red Wings өнөөдөр бүсийн хүчтэй өрсөлдөгч Tampa Bay Lightning багийн Amelia Arena зочлолоо. Энэ тоглолтын эхнээс талбай эзэд ирч хүчтэй байж 2 дугаар үеийн өндөрлөхөд 4 голыг оруулсан. Өнөөдрийн тоглолтод мөн 2 багийн хаалгачид зэрэг гэмтсэн таагүй үйл явдал тохиолоо. Энэ удаад Detroit-ийн 2 дугаар хаалгач Jimmy Howard, Tampa Bay Lightning багийн гарааны хаалгач Ben Bishop нар гэмтлийн улмаас тоглолтыг орхисон. Харин Detroit-ийн улаан жигүүрүүдээс тоглолтын сүүлийн минутанд Anthony Manta нэртөрийн 1 голыг оруулснаар аянганууд 4-1 харьцаатай өрсөлдөгч очиж улирлын 16 дахь ялт авсан байна. Тэдний амжилтаараа Дорнод үсгийн 9 дугаар байрт ирэмлэгдэж байгаамаа. Энэ өдрүүдэд мөн Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 71 дахь улирлын тойргийн тоглолтууд үргэлжилсээр байна. Өнөөдөр өнгөрсөн улирлын аварга Cleveland Cavaliers баг Milwaukee Bucks-тай улирлын ээлж тоглолтондоо уулзраад харжээ. Milwaukee Bucks өнөөдөр Bradley Center-т Cleveland Cavaliers-ын залуусыг хүлээн авч багууд 4 үеийн турш ширүү өрсөлдөөнийг үзүүллээ. Milwaukee-гоос Jabari Parker 30 он авч багаа түргүүлсэн. Мөн багийн лидер Giannis Antetokounmpo 25 он авч 13 удаа самраас мөг авсан байна. Харин аварга хамгаалагч Cleveland Cavaliers-аас багийн ахлагч LeBron James 34 он авч 12 удаа самраас мөг аван бүх тоглогчийг тэргүүллээ. Ингэснээр Хан James 31 наснда өөрийн 27410 дахь оноогоо авч Домогт Moses Malone-ыг авсан оноогоор гүйцэн NBA-ийн бүх цаг үеийн тамирчдын онооны жигсаалтын 8 дугаар байртад дэвшиж орж ирлээ. Тэрээр энэ удирал 25.4 оноог дунджилж байгаамаа. Cavaliers-аас мөн багийн шилдэг холбоон тоглогч Kyrie Irving 28 оноо сайн тоглолтоо үзүүлсэн байна. Энэ тэнцүү өрсөлдөөд улсын тоглолтод 2 баг нэмэлт цагт ялагчийг шийдвэрлэж 114-108 харьцаатай Cavaliers өрсөлдөгч очсон юм а. Тэд одоогоор 26 тоглолтод 20 эц амжилтаараа лигийн Дорнод үсгийн 15 багийг түргүүлж байна. Эрхэм үзэгч та бүхэндээ спортын мэдээг үзүүллээ. Одоо өдрүүдийн цагаагаар мэдээг танилцуулъя. Өдгөн шөндө 15 хэм өдөртөө 6 хэм хүйтэн байна. Улаангомд шөндө 32 өдөртөө 22 хэм хүйтэн. Ховд шөндө 20 хэм өдөртөө 7 хэм хүйтэн. Алтайд шөндө 19 өдөртөө 5 хэм хүйтэн байна. Улиаста шөндө 24 хэм өдөртөө 10 хэм хүйтэн. Тосон цэнгэлд шөндө 35 өдөртөө 21 хэм хүйтэн. Баян хонгор шөндө 20 хэм өдөртөө 7 хэм хүйтэн байна. Мөрөнд шөндө 30 өдөртөө 16 хэм хүйтэн. Хатгал шөндө 28 хэм өдөртөө 14 хэм хүйтэн байна. Цэцэрлэгт шөндө 18 өдөртөө 6 хэм хүйтэн. Хар хорин шөндө 22 хэм өдөртөө 6 хэм хүйтэн. Арвайхэр шөндө 17 өдөртөө 6 хэм хүйтэн. Булган шөндө 26 хэм өдөртөө 12 хэм хүйтэн байна. Дарханд шөндө 25 өдөртөө 15 хэм хүйтэн. Эрдэнэт шөндө 20 хэм өдөртөө 9 хэм хүйтэн. Чарч шөндө 17 өдөртөө 7 хэм хүйтэн. Сүхбаатар шөндө 25 хэм өдөртөө 16 хэм хүйтэн байна. Зүүн хараад шөндө 26 өдөртөө 16 хэм хүйтэн. Зоомод шөндө 21 хэм өдөртөө 10 хэм хүйтэн.
Багнуурт шөнөдөө 26, өдөртөө 16 хэм хүйтэн. Чингис хотод шөнөдөө 27 хэм, өдөртөө 16 хэм хүйтэн байна. Барууртад шөнөдөө 22, өдөртөө 13 хэм хүйтэн. Чаавалсан шөнөдөө 22 хэм, өдөртөө 15 хэм хүйтэн байна. Мандалговд шөнөдөө 21, өдөртөө 10 хэм хүйтэн. Даланзадгад шөнөдөө 16 хэм, өдөртөө 4 хэм хүйтэн байна. Хамбогдод шөнөдөө 14, өдөртөө 3 хэм хүйтэн. Саншанд шөнөдөө 18 хэм, өдөртөө 9 хэм хүйтэн байна. Замын хотод шөнөдөө 17, өдөртөө 7 хэм хүйтэн байх нэ. Улаанбаатарт шөнөдөө 22 хэм, өдөртөө 13 хэм хүйтэн байна. Монголын мэдээ сувг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулж авч үзсэн та бүхэнд баярлалаа. Маргааш ажилтан амжилт хүсье. Баяртай эзэгчтэй.